хууль санаачлагчаас нэг зүйл асууя. Одоо өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын дэгийн тухай хууль энэ хуулиудад дандаа нам өвслийн бүлэг гэж яваад байна. Улс төрийн нам бол төрийн сонгуульд оролцож болдог. Иргэдийн эвлэлд нь нэгдсэн тусдаа хуультай улс төрийн байгууллага. Тэгэхээр бүлэгтэй биш бол улс төрийн байгууллагынхаа хувьд одоо энэ улсын их хурлд бас иргэд олон нийтийн тодорхой хэмжээний дэмжлэг аваад ороод ирчихсэн улс төрийн намуудад яагаад энийг дандаа ингэж орхигдуулж явах. Харин орхигдоод байна гэдэг нь буруу гэж зарим нь яг өнөөдөр ардын нам арчилсан нам өөрсдөө зориулж хуулиа санаачлаад өөрсдөө зориулж батлаад байгаа. Тэгэхээр хууль санаачлагчийн зүгээс эндээс энэ нэг зүйл дээр жоохон анхаарахгүй мүү? Хэрвээ энэ дээр одоо ингээд нам гэдэг төлөөллийг нь бас хангах тухай орж ирээд яг бүлгийн дээр айхтар олон зарим эрх мэдлийг бүгдийг авах гэдэг халав байхгүй. Эрх мэдлийн гэхээсээ илүү улс төрийн нам гэдэг эрхээ олж авч парламентын чуулганы үйл ажиллагаанд оролцож байгаа нь зүйтэй гэж ингэж үзээд байна шүү дээ. Сая энэ улсын их хурлын тухай, дэгийн тухай, улсын их хурлын хяналтын тухай хуулийг төслийг их хурлын даргын дэргэдэх зөвлөл дээр яриад үндсэндээ санаачилсан гишүүд нь зөвхөн ардын нам арчилсан намын гишүүд л байна. Хүн намаас ороогүй, иргэний зориг ногоо намаас төлөөлөл орж санаачлагт нь ороогүй. Яагаад гэвэл саналуудыг аваагүй учраас санаачлагчаар ороогүй. Тэгэхээр энэ зүйлийг хэдүүлээ нэг бодож хамтаа явах тухай бодож болохгүй юу? Хэрвээ энэ боломжгүй та нар зөвхөн бүлэгтэй тохиолдолд намын улс төрийн эрхээ эдлээ гэж байгаа бол энийг хэлцэх асуудал дэмжихгүй байх байр суурьтай орохоос л өөр замгүй болох.